Олон түмний дунд ажил гэр гэсээр үүрэх завгүй амьдралд заримдаа адал явдал хүсэх нь бий. Бүхүүл зүйлийг ганцаараа мэдэрч ганцаараа үүрээд яваад байгаа юм шиг санагдсан тэр л үед чамайг энэ дэлхийн ертөнцийн нэгэн хэсэг, өчүүхэн хэсэг гэдгийг мэдрүүлэх тэмэл аялал хэрэгтэй байдаг. Санта Крузийн аялал ийм л бодлоор эхэлж, ийм л үзэсгэлэнтэй газар намайг авчирсан юм. Юу ч үйл ажиллах далайн хүчтэй төрлөг хэдэн мянган жилийн турш үүнд зохицсон, илэгдсэн хад хавцлууд. Davenport Pier гэж нэрлэгдэх энэ газар нь Сан Францискоос уруудад хурдны 1-р замыг авч явсаар байгаад байдаг Санта Крус явах замд мань тааралцсан учраас зогссон байгаа. Дээрээс нь уруудахад бол аюултай энэ хавцлаад хосор бариад ингээд дагаад буuna гэсэн үг. Тэгтээ би джинсэн шорт кэттэй буучихсан. Тэгтэл маш аюултай юм билээ. Хүл алдуултыг л унахаар. Хүмүүс бол хараалаа гал бууха волейбол гээд явсан. Би бол хараа зориглоод буумар санагдаад буусан байгаа. Дээгүүрээ бол хавцлаад байгаа тийм жим явган хүний болон морин жим гарцсан байдаг учраас тэрүүгээр нь аюулгүй байдлаа бодвол явж болно. Ер нь олон хүмүүс тэгж яваад буухаас татгалзаж ирсэн. За тэгээд цаашаа яваад Санта Крусэд ирлээ. Эдгээр хөөрхөн байшингууд бүгдээрээ очиж буудлаа өгөөд та хонох боломжтойгээ боддоо. Гимн энд буудлсан л бол ингээд олон хүмүүсийн үзүүр болно. За тэгээ Санта Крусэд хийх ёстой юмнууд, хийж болох юмнууд гэхээр дандаа иймэрхүү серф хийж байгаа хүмүүс харах юм жижигхэн хөөрхөн арлууд дээр очих гээд гараад ирнэ. Серф хийж сурж байгаа болон хийх гэж байгаа далайн төлөв хүлээж байгаа хүмүүсийг бол зөндөө ханч зогссон байгаа. Маш их салхитай өдөр байсан болохоор далайн давлгаач сайн амар ууртай чимшиг бас усан маш их санагдсан. Тэр ийм ууртай. Тэр ууртайгаад Санта Крузийн бордвок нэм жижигхэн байсан тэмүүтэ дээгүүрээ ийм дүүжин замтай эдийн 5 минут яваал дуусчдаг. Тэгээд ер нь жижигхэн тэсэр маш их хүмүүс ирдэг юм билээ. За энэ бол миний Санта Крус явсан хамгийн гол шалтгаан байна. Утаад галт тэрэгний аялал. Everybody's enjoying this Labor Day weekend except for the guy talking to you through the speakers. What do you do? Anyway, За одоо яг нөгөө модон доктор явж. Тэгээд ерөнхийдөө бол модон доктор явж байгаа. Энэ дундуур нь бас машины хурдных ч яха машины зам бол байт юм байна. Тэгээд яг ингэ модон дундаа болохоор зүгээр ингэж яваад галт хэрэгээр явахаар яг амар гоё экспириенс юм байна л та.
Бодсноос галт хэрэг маань айгүй тийм урт галт хэрэг байсан. Okay, see you soon. За сая орой хоол идчихэд тэгээ эргэн тойрноор нь алхаад явж гин. Барбекю байсан тэр нь нэг амар хий бишээ. Амар гоё биш. Гэхдээ яг хоо идэж олмоор. Тэгээ энэ хань дуграад байгаа хөгч манай хэд. Тэгээ энэ ийм амар том хоол байд юм байна. Энэ дотор нь бас нэг ивент болж гин. Хөрөм юм уу? Хурал. Гэтэ ийм амар кемпинг газар хурал болно таахгүй. Хөрөм л болж байгаа юм шиг. Түрүүндээ яг 2 хосын нөгөө 6 хулаад ичсэн. Тэгээ яг энэ хэсгийг үдчихэд буцаж очиод мөжиглэн ганцаараа. Тант ганцаараа алцсан юм да. Тэн эго гоё юм байна. Иргэн тайраа авчиж юм байна. Hello. Найзтайгаа явсан содоо тийм болж байна. Нөгөө гэрний аялал явах гээд энэ ч манай найз нөгөө билет авч имжээг байхгүй юу? Тэгээ би одоо ганцаараа ирсэн. Билет нөгөө яг авчихсан чинь зарагдаад содоо. Энэ жоохон ганцаараа ирчих хэрэг хэмгүүдээд идэм байна. Тэгээд би хоолоо идчих эргэн тойрноор нь алхсан. Одоо тэгээд цаг арай хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэгээ галт өргөндөө суугаа буцна. Тэгээ яг experience хийгээд бол бас хөрхөн гоё л байд юм байна. Нөхдөд агаад атаа нөхдөд. Ихэнх нь хосоороо гэр бүлээрээ ирсэн. Тэгээд амир хөгжмөнтэй одоогийн байдлаар хүмүүс нэг бүжиглэхгүй байна. Би ч ганцаараа бүжиглээд байж яхаа. Нэг ахлаа. Хүмүүс айгуу начиж явж байна. Яасан мэдээтэйгээр ирчих юм бэ? Электроник юм байна уу? Яг хажууд нь шүлжээ болохгүй байна юм хүн ингээд ирчихсэн чинь. Нэг бол соос болчиход нэг бол LTE болчиход тэгсээр нэ юм явахгүй байж магадгүй. Ийм хөлдөө бол хүсвэл яг нөгөө газар дээрээс нь
янз бүрийн уур тавьж худалдаа авалтууд хийж болно. Би яг нэг хийчээд ээж $10 wine аваад. Гэтэ ингээд яг vibe-нд харсан найзуудтайгаа явж байгаа бол ингээд аваад уухад бол нэг асуудалгүй. Гэтэ ганцаараа ч гэсэн асуудалгүй байна. Гэтэл ялцчихгүй ийшээ тийшээ ингээ аялаараа хорыг имхүү худалдан авалт хийж таардаг тий. Гэтэ яг энэ үед бол ер нь яг тэрийгээ эвгүй явах байх нэ гэж байна. Тэрэндээ харамсахгүй байх юм ч. Явуулчих юм бол тэгээд айгүй аамаар. Сэтгэл санаа манаа бодлого айл сүлд нь угаасаа санаагүй шүү дээ. Би яг тэдээр тэгэхэд юм авсан да. Бүр амар л ямар ч хүлээж байгаагүй амар тэнгэр танцсан үнэтэй биш л бол яг тиймэрхүү юм бол нэг юм гайгүй шүү. Түрүүмээс надад энэ вайныг зарсыг ш намайг 20 хэдтэй гэсэн ч итгэхгүй байсан. 21 хүрсэн үү гэдээсэн. Гэхдээ иймэрхүү газар ганцаараа ирчих ингээд нэг гоё юм ингээд хүмүүсийг ажиглах боломж олох юм. Угаасаа өөр хийх юм байхгүй юм чинь. Хүмүүсийг ажиглах боломж олддог нь гоё юм. Одоо энэ ингээд амар удаан байж байгаа хүмүүсүүд харагдчихээн. Амар хөвшин хүмүүсүүд харагдчихээн. Дөнгөж болцож эхэлж байгаа хүмүүсүүд харагдчихээн. Хүүхдүүдтэйгээ явж байгаа хүмүүс харагдчихээн. Нэгнийгээ найзлахгүй шохоохоод нэгнийгээ шохоохож харж байгаа тийм жоохон хүүхдүүд харагдчихээн. Яг амьдралын иймэрхүү юм ингээд нүдэн дээр ингээд бүгдээр зэрэг байхад нь ингээд харах бас амар гоё идэг шүү дээ. Одоо бол яг тийм амьдралыг ингээд бүх юм нэг доор ингээд орж чаддаг болохоор бас яг юм гоё үзэсгэлэнтэй амьдраад амар хараад амар анзаармаар гэдэг хаа. Бас нэг сонирхолтой бодлоо хуваалцъя. Одоо ингээд нөгөө банд нь амарцсан. Тэгээ тайзан дээр яг нэг л хүн байна заяа. Бус нүгдэрээ ингээд нөгөө найл мал орохгүй авчихсан. Яг ийм үед заяа би ингээд амар их дуулдаг авьяастай байсан бол гараад ингээд дуулдаг байсан мал. Тэгээ заримдаа иймэрхүү үед яг ингээд нэг хөгжим тоглоос гэсэн мал эсвэл ингээд жоохон дуулж чаддаг байсан бол гоё ахгүй иймэрхүү юм дээр яг ингээд нэг бадагч болоход дуудвал айгүй гоё штий. Тэгж боддоо ш. Та нар бас тэгж боддог уу? Би энэ дээр авьяастай байсан болоосаа спортын тал дээр ч байсан бол. Гэсэн мал гоё доо гэдэг юм. Билгүй мөрөөдөл цагаан атгал байна. Nice. Энэ хүмүүс арай л яруу байна. 20 минут тоох чинь галт дээр намайг орхиж явахаас өмнө суун гээ яваадах юм. Тэгээ би хамгийн сүүлд очих юм бол нөгөө гадаа суух хэрэгтэй болчихно. Анхаа болсон болохоор гадаа суумаар байна. Тийм болохоор дагаа явахаас эднэрийг тэг ямар амар юм бэ? 100 ирсэн бүгд. Харанхууд очиж зогссон баха юм. Тэргээ үлээгээд. Энэ local band юм байна л та. Гэтэ яг энэ сонсогдож байгаа танаас таалагдж байна уу? Надад л санагдаад байна. Гоё юу үжилсэн л дээ. Жоох сайн. Хөдөлгөөн орж ирэхгүй наа энэ дээр. Яг вэ гэж бодож идсэн. Крашны нэг гинтгэн санаанд орчлоо. Би харагдчихэв үү? Би яг нэгэн төрлийн сүлжээч санагдчихэв. Энэ дундхан бол зүүнхэндээ. Яг син галт хэрэгдэхгүй.
өөрийгөө татал суулаа гэж бодсон. Цолхон зүгээр онгойлчихжээ л гэж бодсон. Цолхон хаагчгүй мэ. Тэгээд таахгүй та. Эмэ. Нэг цог. Тас харахгүй. As we roll along, passengers, while you're free to wander about the train if you wish, probably be a good idea to remain seated as much as possible. The Santa Cruz Yacht Harbor.